Оюутныг хүн болгон төлөвшүүлэхэд сургалтын гол агуулгаа хандуулж Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд чадварлаг мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн төгсгөж байгаа Отгон тэнгэр их сургуулийг Боловсрал Медиа Экспо онцолж байна. Тус сургуулийн академич, гавьяат, доктор болон мастрын зэрэгтэй эрдэмтэн багш нар 20 орчим мэргэжлэр боловсрал олгодог юм а. Тэгэхээр их захирлын хувьд анх 1991 онд Отгон тэнгэр их сургуулийг байгуулахад Герман хэлний багшийн ангид элсэж орсон одоо анхны оюутнуудын нэг мөн 1995 оны анхны төгсөгчдийн нэг гэж сонссон. Тэгэхээр энэ 20 гаруй жилийн хугацаанд Отгон тэнгэр их сургуулийн сургалтын хөтөлбөр арга барил нь яаж боловсрож шинжлэгдэж байгаа? За 1991 онд Отгон тэнгэр их сургууль маань 7 багш 100 гаруй оюутантайгаар анх үүсгэн байгуулагдж байсан. Тэр хугацаа үеэс хойш бол Отгон тэнгэр их сургууль маань өргөжин тэлж хичээлийн 3 байртай, дадлагын баазтай, түшид цэцэрлэгтэй ийм өргөжин тэлсэн том айл болж байна. За Отгон тэнгэр их сургуулийн бас нэг одоо сургалтын хамгийн гол онцлог гэвэл Отгон тэнгэр их сургуульд элсэн орсон оюутан залуучуудыг бид нар чадваржуулах сургалтаар бол эхэлдэг. Энэ юу вэ гэхээр зэрэг дөнгөж одоо сурагчийн ширээнээс орж ирж байгаа хүүхдүүдийг оюутны амьдрал буюу одоо энэ их сургуулийн амьдралд хүл нийлүүлж алхах энэ чиглэл рүү нь бол бас одоо ингэ чиглүүлж өгдөг. Тэгээ Отгон тэнгэр их сургуульд орж ирээ суралцаад 4 жилийн хугацаанд суралцаад төгсөх суралцах явцад нь хүн одоо хүнээ хэрхэн яаж хүнддэхгүй өв тэгш хүмүүжилтэй зөв хүнийг бий болгож Монгол улсад хэрэгцээтэй идэвхтэй иргэнийг бий болгож өгөхийг бол зорддог. Тэр утгаараа ч гэсэн одоо манай дээр бол маш олон талт сургалтуудыг бол зохион байгуулдаг. Боловсрал Медиа Экспо танд өргөжлөн хүрч байна. За энэ Отгон тэнгэр их сургуулийн хууль зүйн салбар сургуулийн хууль зүйн клиник сургалтын төв байна. За энэ төвд бол одоо оюутнууд багшийнхаа хамтаар иргэдэд үн төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлдэг. За бусад цагаар бол өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг ийм сургууль байгаа. За Отгон тэнгэр их сургуулийн хувьд мэтгэлцээний түшид сургууль гэдгээс ялгардаг байгаа. Тэгэхээр энд одоо хичээлж байгаа хууль эрх зүйн ангийн оюутнууд одоо ямар мэтгэлцээний тэмцээнд бэлтгэж чинь хэрхэн бэлтгэж байгаа. Яг одоо энд бол манай иргэний хэргийн төрөлд бэлтгэж байгаа одоо оюутнууд маань хэрэгээ уншаад бодит кейс маргаан дээр ажиллаад сууж байна гэсэн. Тэгэхээр манай ирээдүйн хуульч нарын хувьд бол өөрсдийгөө одоо ямар ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм бэ гэхээр нэгдүгürt мэтгэлцэж сурах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл бид нар өнөөдөр шүүх хуралдааны танхимд ажлын байран дээр очиод зайлшгүй үйлчлүүлэгчийнхаа эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд бид нар мэтгэлцдэг учраас энэ мэтгэлцээний ур чадвар гэдэг бол бүхэл хууль зүйтэй сургуулийн оюутнуудын суралцдаг ийм чадруудын нэг нь. За хоёрдугаарт нь мэдээж бичиг баримт боловсруулах ур чадварт суралцах хэрэгтэй. За энэ талаар бол манай оюутнууд бол бэлтгэж байна гэж ойлгож байна. За саяхан 4-р сарын 20-оос 20 одоо 2-ны хооронд бол ерөнхий боловсролын сургуулиудын дунд Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн одоо сурагчдын дунд бид нар тэмцээн зохион байгуулж байна. Улсын аврах шалралт тэмцээн. Энэ өрсөлдөөний одоо гол тэр сайхан давуу шинж чанар нь юу байсан бэ гэхээр сурагчид маань их сайхан чөлөөтэй өөрсдийгөө зөв боловсон одоо илэрхийлж чаддаг болсон байна гэдэг ойлголтыг бид нар харсан. Мөн дээрс нь хүүхдүүдийн маань хамгийн чухал бас нэг одоо чадвар болох илтгэх ур чадвар их сайхан хөгжсөн байна гэж бид нар харж байна. Оюутны мэдлэг чадвар олж авах үйл явц нь зөвхөн танхимын сургалтаар хязгаарлагддаггүй. Суралцах явцдаа хөгжиж чадахчих нөхцөлийг бүрдүүлж хэл бичиг гадаад хэл спортын 15 клуб дугууланг Отгон тэнгэр их сургууль дээр хичээллүүлж байна. Аль дугууланд хамрагдах нь ямар мэргэжлийн хөтөлбөрт суралцдаг, ямар дур сонирхол чадвараа сайжруулмаар байгаагаас шалтгаалдаг байна. Тэгээ энэ жилийн хувьд бол оюутнууд маань оюутны улсын аврах шалруулах тэмцээн болон оюутны лиг тэгээ эмэгтэйчүүдийн улсын аврах 3 эсрэг 3 тэмцээн гэх мэтлэн тэмцээнүүд энэ жилдээ бол амжилттай оролцоод медалуудыг хүртсэн байгаа. За тэгээ яг одоогоор бол оюутнууд маань 5 сарын дундуур болох эмэгтэйчүүдийн улсын аврах шалралт тэмцээнд бэлдэж байна. Отгон тэнгэр сургууль маань ер нь элсэн оролцож байгаа оюутнуудад спортын болон урлаг хичээл амжилттай өгдөөд тэтгэлэг хөнгөлөлт хамруулах боломжтой байдаг. За үүн дотроо болохоор спортын тэтгэлэг маань яг Отгон тэнгэр сургуулийнхаа сагсан бөмбөгийн үндсэн шгшээ багт 12-оос 15 тамирчин дотроо багтаж чадвал оюутнуудын энгийн шаардлага тавьж байгаа. Хичээл дээр суух, голч дүн тодорхой хэмжээнд байх, тухайн жилдээ амжилт гаргах, бэлтгэлээ таслахгүй байх. Иймэрхүүний 4 шаардлага тавиад болж хангасан бол хөнгөлөлтөө
100 хүртэлх үеийн хөнгөлөлтөд эдэлж байгаа. За энэ жилийн хувьд бол 4-р курсын маань төгс ангийнхан нь одоо энэ шалгалтанд өгсөн хөнгөлөлтөнд бодогдсон байгаа. Энэ жил бол 4-р курсын маань 75-аас ер нь 98 хүртэлх үеийн хөнгөлөлтийг эдэлсэн. Сайн байцгаана уу нэг татгын төнгөрчүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргье. Зөвөргөжлүүлээд сэтгүүл зүйн салбарын оюутнуудын дадлага хийдэг телестуд дээр ирээд байна. За энд оюутнууд танхим дээр үзсэн онлын мэдлэгээ баттгаж мэдээ нэвтрүүлэг бэлтгэх. За түүнийг цаана байрлаж байгаа мультимедиа төвд эвлүүлэх. За фото зэрэгцүүдэд фото зураг авах зэрэгээр маш өргөн хүрээний юм дадлагын баазтай байдаг байгаа. За сайн байна уу? Энэ дадлагын баазаа одоо хэр төвшөнд ашиглаж байна? Сургуулаа төгсөөд одоо ажлын байран дээр гарахт нь хэрэгцээ болж байна. Одоо сэтгүүлчид яг ажлын байран дээр яг юу хийж байгаа тэр бүхний бас зах цоос нэгэд суралцаа явьж байгаа. Өөрсдөө эндээ зураг авалтаа хийгээд ярьцлах юм уу нэвтрүүлэг ямар нэгэн контент хийгээд тэгээ мультимедиа лаборатори руу ороод түүнийг одоо ингээ эвлүүлээд контент болгож гарах боломжтой. Танай сургуулийн хувьд бас оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр нэлээд дөрвтэй ажил хийдэг юм бэлээ. За суралцсангаа хажууд нь сургуультай орлоготой оюутан болоод ажиллаж болдог. Чиний хувьд яадаг вэ? Тийм засгийн газраас хэрэгжүүлж байгаа орлоготой оюутан хөтөлбөрийн хүрээнд манай сургууль дээр оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй өгж байгаа. Тэгээд үүгээрээ дамжуулаад би сургуулийнхаа маркетингийн албанд одоо олон нийтийн харилцагчид одоо туслах ажилтнаар ажилладаг. Өнгөрсөн жилээс хойш одоо дадлагчаар явж байгаад энэ жил одоо туслах ажилтнаар ажиллаж ирсэн байгаа. Тэгээ ингээд хийсэн ажлынхаа гүйцэтгэл үр дүнг тооцоолаад тэгээд сургалтын төлбөрийн тодорхой хувийн хөнгөлөлт бас аваад явдаг. Хичээлийн хажуугаар ингээд өөрийгөө практик ур чадвараа дэвшлүүлээд явах юм боломжтой байгаа. Дадлагын баазыг ашиглан сэтгүүл зүйн оюутнууд сургуулийнхаа шилдэг оюутан төгсөгчтэй уулзуулж сургуулийнхаа үйл явдлыг онцлон танилцуулдаг колорс нэвтрүүлгийг тогтмол бэлтгэж байгаа юм а. Отгон тэнгэр их сургууль нь Монгол улсад анхудаа агаарын тээврийн үйлчилгээ буюу онгоцны үйлчлэгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв байна. Тус хөтөлбөрийн суралцагчид эхний 2 жил Монголд, сүүлийн 2 жил бүгд найрамдах Солонгос улсын Хансоо их сургуульд суралцсана. Хансоо их сургууль нь Аз твдээ оюутнуудад зориулсан нислэгийн талбайтай цорын ганц сургууль юм а. Монголын иргэний агаарын тээвэр буюу МЯД компанитай бид нар яг албан ёсны хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг байгаа. За энэ хүрээнд бид нар дадлагын бааз, за багшлах боловсон хүчний хувьд бол МЯД-ийн сургалтын төвтэй бол шууд одоо холбогдож ажилладаг ийм онцлог давуу талтай хөтөлбөр байгаа. Энэ сургуульд одоо шалгалт өгж орж ирэхдээ ярианы чадвар болон имиж бүрдүүлэлт гадаад төрхийг бол харж шалгаруулж авсан. За тэгээд нэг жилийн хугацаанд ингээд суралцахтаа бол манай багш нар маань хүн гадаад имижээ бүрдүүл хамгийн гол нь имиж тэгээд дараа нь болохоор хүнтэй харилцах, хүнд итгэл төрүүлэх гэсэн хичээлүүдийг бол зааж сургадаг байгаа. Топикийн 3 оноос дээш авах юм бол Хансаа их сургуульд очиж одоо амжилттай суралцвал Монголын авиа компани гэлтгүү бусад орнуудын гадаад орнуудын авиа компаниуд суралцах боломжтой. Отгон тэнгэр их сургуулийн хүмүүнлэгийн сургууль нь хамгийн олон мэрэгжлийн хөтөлбөртөн дээр тус сургуулийн ууган салбар юм а. Мэргэжлийн зах зээл дээр эрсдэл байгаа юугүй юу? Тэр нь бол ямагт судалдаг. За энэ хүрээнд ч манай өнгөрсөн жил нэгдсэн хуучин хөтөлбөрүүд дээр ч гэсэн ялгаа байхгүй. Одоо энэ зах зээлийн судалгаа бол байнга хийгдэж явдаг. За энэ хүрээнд бид нар бол өнгөрсөн жилүүдэд бол багц том суурь судалгаануудыг Отгон тэнгэр их сургуулийнхаа нийгмийн судалгааны төв дээр бас түшиглэн явуулсан. За мөн одоо бусад төрийн болон бусад байгууллагуудын судалгааны материалуудыг жил болгон одоо таймлан бас үздэг. Энэ хүрээнд манай хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ бол зах зээлд бол цаашдаа тасралтгүй нэмэгдэх энэ хөтөлбөрүүдийн жагсаалт руу орж байгаа. За тэгэхээр ихтэй сургуульд суралцж байгаа оюутнуудын хувьд бол санхүүгийн асуудал нэлээд их байдаг. Ялангуяа амжилттай суралцж байгаа оюутнуудад танай сургуулийн зүгээс санхүүгийн ямар дэмжлэг үзүүлэгддэг вэ? Ямар тэтгэлэг олгодог вэ? 20 жилийн турш олгогдож байгаа үүсгэн байгуулагчийн тэтгэлэг гэж байгаа. Үүсгэн байгуулагч оюун орлогчийн тэтгэлэг бол нийтдээ 1476 оюутанд хүрсэн байдаг. Нийтдээ бол 1.6 тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгосон байдаг юм а. Отгон тэнгэр их сургуульд амжилттай суралцж байгаа үе үеийн төгсөгчд маань оюутан залуучууд руугаа хандсан тэтгэлэг хөтөлбөрийг зарладаг. Төгсөгчийн нэрэмжит тэтгэлэг гэж байгаа. Нэг хичээлийн жилд бол оюутанд бүтэн 1 сая төгрөгийг сар болгон 100 мянган төгрөгөөр ингээд олгодог бас энэ төгсөгчийн нэрэмжит тэтгэлэг байгаа.
За оюутны холбоо болон сонгуульт ажилд идэвхтэй оролцсон оюутан залуучууд болон мөн урлаг, спорт, эрдэм шинжилгээ судалгааны авиастай оюутан залуучуудад бол тусгаалan олгодог бас энэ тэтгэлгүүд бол байгаа. Ингээд нийтдээ бол Отгон тэнгэр их сургуулийн хэмжээнд яг дотоодын хэрэгжиж байгаа тэтгэлэгт хөтөлбөр гэвэл 11 тэтгэлэгт хөтөлбөр хэрэгждэг байгаа юм. Түүнээс гадна бид нар одоо элсэгчдэд зориулсан тэтгэлэг гэж гаргасан байгаа. Отгон тэнгэр их сургуулийн эдийн засаг бизнесийн сургууль нь банк санхүү даатгал, олон улсын худалдааны менежмент, нэгтлэн бодох бүртгэлсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй. За би яг одоо интерактив дадлагын бааз дээр ирээд байна. За багшаа энэ хүү дадлагын баазыг хэрхэн ашигладаг вэ? За жишээ нь энэ оюутан одоо яг ямар програм дээр ажиллаж байна? Төгсөөд ажилд гарахад энэ програм нь яаж хэрэглэгдэх байгаа вэ? Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль маань интерактив IBI компанитай хамтарч ажиллаад 5 дадлагын програм авч ашигладаг. Diamond ERP 5.0 гэдэг одоо Монголын зах зээл дээр томоохон аж ахуйн нэгжүүд өргөн ашиглаж байгаа програмууд байна. За дээр нь Impact тэгээд төсөв байгууллагын нэгтлэн бодох бүртгэлийг хөтэлдэг Emerald тэгээд хүний нөөцийн HRM тэгээд Spanel гэдэг банк санхүүгийн байгууллагад ашигладаг ийм програмуудыг ашиглаж байна. За одоо манай энэ оюутнуудын ажиллаж байгаа програмууд бол ерөнхийдөө Impact болон Diamond ERP 5.0 програмууд дээр оюутнууд маань өгөгдлийн дагуу санхүүгийн тайлан бэлтгэж байна. За эдгээр оюутнууд маань төгсөө шууд практик дээр гарч ажиллахад энэ програмууд маань ашиглагдж байгаа учраас энэ програмуудаа шууд амьдрал дээр ашиглах явах бүрэн боломжтой гэж ойлгож байгаа. Тийм учраас биднээс одоо энэ програмуудыг байгууллагуудтай хамтарч ажиллаж одоо яг ингэж амьдрал дээр ашиглагдж байгаа програмууд дээр оюутнуудаа бэлтэж үйл ажиллагаа явуулж байгаа. Олон улсын Америк нэгдсэн улсын бизнесийн хөтөлбөр байгууллагын магадлалыг хэмжлэлийн комиссд бол бид нар магадлалыг хэмжлэгдсэн. За мөн дээр нь 2016 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон ACBSB-гийн 8 дугаар бүсийн ихтэй сургуулиудын хүрээнд зохион байгуулагдсан бизнес симуляшн тэмцээнд бол Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож дэд байранд орсон байгаа. За энэ тэмцээнийг бас Монгол улсад анх удаа 25 хоногийн хугацаатаар онлайн хэлбэрээр зохион байгуулсан анхдаг сургуулаа гэж байна. Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль дээр доктортой хөгжлийн боловсрал төслийг анхудаа дээд боловсролын салбарт хэрэгжүүлж ногоон офисыг байгуулад байгаа юм а. Сургуультай бид нар болохоор ногоон офисын үнэлгээгээд үнэлгээгээ хийсэн байгаа. Тэр үнэлгээнийхээ үр дүнд нь болохоор газтай ундааны хэрэглээг багасгах зорилгоор сургуультай ус цэвэршүүлэгч төхөөрөмж тавьсан байгаа. Энэхүү төхөөрөмж маань болохоор газтай ундааны хэрэглээг багасгаж одоо хүмүүсийг эрүүл зүй амьдрах хөвчлөлтөнд одоо оруулж байгаа гэсэн. Мөн хоолны хог хаягдлыг бууруулах зорилтоор сургуулийнхаа цайны газрын ширээн дээр болохоор одоо 6 секунд тутамд одоо ингээд 3 хүн нас орж ийна ч гэдэг юм тийм мессежийг өгсөн тийм хэвлэмэл одоо стикер нааснаар одоо манай цайны газрын манай хоолны хог хаягдалд 50% буурсан юм үзүүлэлт гарсан байгаа. Энэ бөглөө маань болохоор зүгээр л одоо уугаал хог хаягдлуулаад үлддэг. Тийм болохоор бид нэр одоо ингээ бөглөөгөө цуглуулах аян зарлаад энэ бөглөөгөр одоо ингээ хогийн сав хийж болдго юм шүү гэд яг бодит жишээг ингээ бий болгосон байгаа. За мөн анги танхимуудтай одоо хог болоод үлддэг бас кордон цаасаар ийм хогийн сав хийж болдгийг ингээ 3 ангилдаг 3 хогийн сав ингээ тавьчих юм бол яг ийм зүйлээр хийгээд ингээ тавьж болох юм байна гэсэн бас ийм жишээ гаргаад тавьсан. Бид бүгдийн гол зорилго бол ирээдүйн зөв иргэнийг бэлдэх бас их сургуулиудын гол үүрэгтэй. Тэгэхээр манай оюутнуудын санаачилсан бүх төсөл хөтөлбөрүүд маань өөрөө яг нь доктортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд ер нь ирээдүйд илүү их зөв хандлагыг төлөвшүүлж эхлэж байгаа. Тэгэхээр энэ бүгдийн эцсийн үр дүн бол манай оюутнуудын төсөж гараад ажлын талбар дээр хийх үйл ажиллагаа болгонд нь энэ доктортой хөгжлийн үйл санаанууд бол шингэсэн байх хамгийн том даваа талаа гэж бид нар харж байгаа л та. За ихтэй сургууль суралцж байгаа оюутнуудын хувьд зөвхөн Монголдо төдийгүй гадаадын ихтэй сургууль суралцж тухайн улсын туршлагаас суралцах ийм хандлага нэлээд ажиглагддаг болсон байна. Тэгэхээр Отгон тэнгэр их сургуулийн хувьд хичнээн сургуультай гадаад харилцааны хамтын ажиллагаатай байдаг бай. Хамтарсан хөтөлбөр болон оюутан солилцоо хөтөлбөр дээр бол 9 сургуультай бид нар яг хамтын ажиллагаатай явагдаж байна. За үүнээс гадна бид нар Европын холбооны Erasmus Plus төслийн хүрээнд докторийн шатны хөтөлбөрийг олон улсын хэмжээнд хүргэх, Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа. Одоо бидний цааш тавьж байгаа зорилт бол 3 дахь шатны магадлалын итгэмжил, байгууллагын магадлалын итгэмжлийн амжилтаа хийлгэх ISO 9001 удирдлагын мэдээллийн тогтолцоог сайжруулах энэ одоо үйлчилгээнүүдийг хийхээр зорин ажиллаж байна.